Өглөөний мэнд хүргэе. TV7 телевизийн ажлын өглөө нэвтрүүлэг маань өнөөдөр саран цэцэрлэгчийн маань үзэсгэлэнгээс эхэлж байна. Оюун санаагаа аврыг гэсэн. За бүгдээрээ үзэсгэлэн рүү явж танилццгаая. Сайн байна уу хичээ. За танд өглөөний мэндийг хүргэе. Сайн байна уу өглөөний мэнд. За өнөөдрийн үзэсгэлэн дээр манай нэвтрүүлгийн урилгыг аваад зочноор орж аваад их баярлалаа. Танд за үзэсгэлэнгээ үзэж эхэлцэх үү өнөөрөө. За оюун санаагаа аврыг гэдгсэн байна. Энэ хантаасны хувьд яагаад хантаас? Хантаас аврагч хантаас бол яг усан дунсан хүнийг авардаг тийм. Тэгэхээр би яг оюун санаагаа аврыг гэдэг энэ өөрийнхөө одоо энэ үзэл бодлыг энэ аврагч хантаазаар илэрхийлсэн. Дээр нь надад гэж бичсэн бод. Чинь насанд хүрсэн тийм. Тэгэхээр бид нэр өнөөдөр насанд хүрсэн хүн шиг оюун санаагаараа байя тийм. Тэр их хог хайж энэ бүх энэ үзэсгэлэнд байгаа бүх бүтээлүүд бол дандаа насанд хүрээгүй хүмүүсийн хийдэг үйлдэлүүдийг өнөөдөр бид насанд хүрсэн улсууд хийж байгаа байхгүй. Тийм учраас насанд хүрсэн хүн шиг байя гэсэн бас нэг тийм санааг агуулж байгаа. Орчин цагийн хоёрыг дуулах гинэ. Яа, болгон шүү. Цаг яа. iPhone брендийн хувцснууд. Гэтэ энийг харахаар та энийг яагаад орчин цагийн хоёрыг дуулах гэж нэрлсэн бэ? Ингээд шууд харахаар ингээд амар дандаа үнэтэй бүтээлүүд байгаа шүү дээ. Энийг ингээд орчин цагийн хоёрыг дуулах гэхээсээ илүү хүмүүсийн хэрэглээ гэж харагдах нь илүү. Энэ үзэсгэлэнгийн бүх бүтээлүүдийг одоо яг нөгөө contemporary урлагийн ready made гэдэг чиглэлээр нь бүтээсэн байгаа. Тэгээ ready made гэдэг чиглэл болохоор бэлэн ямар ч бэлэн бүтээгдэхүүн урлагийн бүтээл болох боломжтой гэсэн санааг Францын одоо contemporary урлагийг анх үүсгэсэн Францын артист Марсель Дюшам 100 жилийн өмнө энэ одоо үзэл бодлоо хийгээд энэ урлагийн хэллэгийг бол зохиосон байхгүй. Тэгэхээр тэр хэллэгээр өнөөдөр би нийгэм өнөөгийн бидний нийгэм хүрээлэн байгаа орчин одоо бидний хоорондын харилцаа ер нь бидний дунд байгаа энэ бүх одоо нэг тийм эдэггүй те одоо нэг тийм яс зүггүй бидний дунд байгаа ер нь л нэг болохгүй байна гэж яахан нэг уран бүтээлч хүний өвнөөс эмзэглсэн тэр бүхнийгээ яг ийм байдлаар тэгээ концепттэй ингээд харуулахыг хичээсэн. Ерөөсөө бүх бүтээлүүд өөрөө концептуалны бүтээл байгаа. Тэгэхээр концепцийн энэ одоо объекттэй хамтарч үзвэл илүү ойлгоно. Гэхдээ энэ дээр бол би энэ брендийг буруутгаагүй, брендийг өмсдөг хүмүүсүүдийг шүмжилж байгаа биш. Энэ брэндүүд миний уран бүтээлийг илэрхийлэх объект болж л энд оролцож байгаа. Тэгэхээр орж ирсэн хүмүүсүүд эхлээд шууд энэ дээр нүдэн тусгаш эхлээд заавал концепттэй нүдэн тусах хэрэгтэй байхгүй. Тэгээ яагаад энийг өнөөдөр орчин цагийн хоёрт болох гэж хэлсэн бэ гэвэл өнгөрсөн цагуудад бол бид нэр дайн байлдаанд орохтой ингээл айгүй сайн хоёрт болох өмсөл ингээл ордог байсан тий. Хэдий ч нэ сайн хоёрт болохтай тэдний өөхөх магадлал бага штэ. Тэрэн шиг яг өнөөдрийн нийгэмд бид нэр ийм зүйлүүдээр айгүй сайн өвч бүрэн хоёрт дуулгалаад гарахад хинч намайг одоо дорд үзэхгүй би ажилласаа томхдохдохгүй хинч намайг одоо энэ тэ одоо доогуур ингэж харахгүй байхгүй тийм байгааз. Гэтэ яг энэ бүгд байхгүйгээр ингээд би хин нэгэн дорд үзэхгүй байх юм бол чихнээсээ би хоёрыг дуулгаа дотроо бүтээсэн тэгээд амар мундагч хүн гэж байхгүй л дээ. Гэтэ зөвөр төвчтэй хүн болчих юм шиг санагдлаа. Зөв ерөөсөө юм байхгүй. Одоо бид нийтээрээ ерөөсөө юм хоёр дуулахгүй би бинтэйгээ харьцдгийг мэдхээ болчих тээ. Ерөөсөө би ингээл энийг өмсөл энийг өмсөн болов гайгүй хүн байна гэж тэгж хардаг. Тэгээд тэр харж байгаа ч тэр харуулж байгаа ч тэр яаж байгаагаа мэдэхгүй учраас живцэн байгаа байхгүй. Энэ бол оюун санааны живэлчүүд эвцэн мөл энэ хоёр дуулгаар бид нэр яах вэ? Бид нар өөрсдийнхөө өндөр ухамсар яс салтгуун те өндөр оюун санаагаараа л харилцсан уу гэхээс биш заавал энийгээр би өөрийгөө ингэж хулдаад те эн чинь айгүй худал хуурмаг байгаа зү. Тэгэхээр энэ худал хуурмагийг бас ингэж уран бүтээлч хүний онцлог бол өөр өнцгөөс юмыг харж одоо олон нийтэд үзүүлэхтэй л байгаа шүү дээ тий.
Хамгийн гол нь өөрийнхөө гоё мэдэрч байгааг бусдад хаваалцаад тэрнээс нь бусад хүмүүс ингээд өөр бас л өөрөөр мэдэрч штэ амар олон өнгөтэй юм чам. Би ч нэг өөр өнгөөр мэдэрнэ, тааш нэг өөр өнгөөр мэдэрнэ. Тэр болгоноос гэхдээ тэр хүн яг юм ухаарад авах л яг Тийм байхгүй. Ерөөсөө концептуальны уран бүтээл гэдэг бол ерөөсөө хүмүүс дандаа асуугаасаа тий. Өөртөө болоод нийгэмд би биэнд асуулт тавиасаа. Одоо ингээд та хоёр асууж штэ тий. Энэ яагаад ингэж байгаа юм? Зүгээр л нэг юм одоо ямар ч юм contemporary биш бүтээлүүд байсан бол асуух шаардлагагүй чи хараад ойлгож байгаа юм чинь. Тэгэхээр contemporary урлаг бол өөрөө уран бүтээлч хүний өөрийнхөө санааг илэрхийлэх маш их өргөн боломжтой урлаг байхгүй юу? Тийм ч учраас 100 жил болцсон байна. Одоо биднэрт сонирн байгаа ч гэсэн 100 жилийн өмнө дэлхий чинь одоо өнөөдөр contemporary урлагаар амьсгалж штеп. Contemporary урлаг чинь өөрөө яг одоо цагийн урлаг байхгүй. Өнөөдөр амьд цэрүүн байгаа бидний донд болж байгаа бүх үйл явцтай бүх цаг хугацаа бүгдийг ингээд шүүлтүүлгүйгээр гаргаж тавьдгаараа бидэрт хэрэгтэй одоо яг бидэнд хэрэглүүштэй урлаг. Энэ чинь өөрөө урлагийн тренд болчиход байна шүү дээ. Тэгэхээр бол 100 жилийн өмнө хүмүүсүүд дэлхийн энүүгээр амьсгалж исэн гэхэд бид нар одоо энийг хараад гайхаж байгаа гэхээр бид нар яасан байх нь марцсан баг. 100 жил зарагдсан байх нэ. Тийм байна. Гэсэн санаагаас давхар харж болж шүү дээ. Гэтэ одоо энэ байгаа ингээд бүх юмнууд ингээд брендийн аяг үнэтэй юмнууд шүү дээ. Зүгээр л энэ бүтээлээс нэг юм ингээд аваад одоо contemporary урлагаас гэсэн үг шүү дээ. Одоо энэ бүтээл чинь contemporary урлаг юм байна шүү дээ. Нэг юм одоо би жишээлбэл энэ бугуучийг аваад яачаад энэний утга санаа нь өөрчлөгдөх үү? Энэ бүтээлийн энэ нь дөрөөсөө ач холбогдол байхгүй. Хамгийн гол ач холбогдол тэр гэж хэлсэн шүү дээ. Тэр бол миний дотроос гарсан одоо концепт тэр байхгүй. Концептны урлаг гэдэг чинь хамаг гол санаа нь концепцэндаа л байгаа. Миний концепцийг боддоор одоо та нарт өшөө илүү сонирхолтой харуулахын тулд объектууд хэрэгтэй. Тэр объектыг одоо бидний өргөн хэрэглээгээр ингэж харуулах юм бол хүмүүсүүд өөрийнх нь хэрэгэлдэг юм байна. Илүү цэцэрлэлт авдаг байхгүй. Объектууд хүний анхаарлыг татгал зориулсан. Гол санаа нь тэнцээ. Баадаг жорлонгийн минь гордод суувал хөө баруун талын жорлонгуудын дунд байгаа алтан жорлон шүү дээ айх хөө баян хуараа багасаа штэ хөө. Ямар нийгэмд амьдарч байгаа минь огт хамаагүй юмаа л бушуу гайхвалъя гэдэг нэртэй доо. Эйгөө сэргээж байна. Та нар ардын дуудыг мэдчихэж байна. Ааха. Ингээд нэг тийм дээр үе нэг бидний одоо хүүхд байхад нэг дуулдаг байсан шүү дээ. Ардын дуу байхгүй юу? Энэ ямар ардын дуу лээ? Суудаг байшингийн минь сорглоо дасуулдаг. Тийм үү? Унсан нарийн минь сорглоо дасуул усан тэлмэн жараа шүдэ гэж дуулдаг шүү дээ. Аа. Энэ баг 1930-аад оноос баг дуулагдсан баг гэж бодож байна. Тэгэхээр тэр үеийн артист бас энэ гайхуулдаг сэтгэлгээг анзаарангуудаа энэ дуу зохиосон байгаа. Тэгэхээр тэр үеийн артистуудын хооронд ялгаа авах байгаа. Тэгэхээр энэ бүтээлээр юу харуулах гэж байна гэх юм бол одоо учир утгагүй тансаглал гайхуулалт тийм. Ерөөсө гайхуулчлал одоо ерөөсө юу ч тафаалцсан байна шүү дээ тийм үү. Тэгтэл өнөөдөр бидний нийгэм ямар байна? Хүмүүсийн амьдрал ямар байна? Ямар их стресс байна? Оюун санаа яасыг бухимдал байна? Ямар их өвчин зовлон байна тийм. Тэр ийм нөхцөлд бол жавлангоо гайхуулах барах хэрэггүй шүү дээ тийм. Ядын танах дөрвөн жавлантай байсан тэгээд өгж, алтан жавлантай л ингэж тэгээд өгж тэрийг хийж гайхуулаад байгаа. Ямар тэр гайхуулснараа бусдад ямар одоо гоё нөлөө үзүүлэхгүй шүү дээ. Гэтэл нөгөө үзэж байгаа нууд нь ямар гоё юм бэ? Яасан гоё тэднийх дөрвөн алтан жавлантай би ч бас тэхэмсэн гэж гордож шүү дээ тийм. Тэгэхээр энэ гордуулж байгаа хоёр хоёлаа ямар ч учраа мэдгүй яг жоохон хүүхдүүд байна үү дээ миний чихэр манай аав надад Америкээс авчирсан баг. Яг л тийм байгаа үстэй. Насан турсан хүний одоо хийдэг ажил мөн үү? Биш байгаа тийм. Тэгэхээр одоо гайхуулахын дом туссан байна шүү. Тэгэхээр яг тэр манай ардын дуун дээр хүртэл тэр гайхуулах сэтгэлгээгээр хийсэн тэр дуу тэр 30-аад оны үеэс одоо 2021 он гэхэд ялгаа байхгүй. Ерөөсөө өөрчлөгдөөгүй сэтгэхүйн хувьд бол яг л хэвэндээ. Тэгэхээр оюун санааны хүч
хичээл дэвшил ер нь хэр явагдаж байна гэдгийг бас Яа. ингээ хараасаа гэдэг үднээс тийм дуу эдрийг ингээд сонгосон. Бас өөрөө ямар ч чадваргүй байж гэж тий. Аав ээж нь алтай албагаа аав ээж одоо юу гэдгийг те ингээд дандаа мөнгөөр ивж дэшээ гардаг тий. Одоо нэг сургуульд алдаахад мөнгөөр ивдэг. Хичээлээ мэдгүй ангууд багшигаа мөнгөөр ивдэг. Тэ бүх төрөлтэй мөнгөөр ивдэг сэтгэлгээ чинь ингээд бүр одоо учир замбраага алдчих шүү дээ тий. Хэрэн даасан юм эмзгэлсэн тийм бүтээл. Гэтэ яг ингээд ийм байна тий амар сонио зүгээр л би ингэж харлаа л да. Миний яг ингээд харж байгаа хувьд ингээд мөнгө байгаа ч гэсэн энэ шат нь бол нэлээд хуучин шат байгаа байхгүй юу? Тийм баггүй. Тий ингээд чи ингээд амархан дээшээ гарсан ч зам чин туулах зам чин жоохон ийм айлгч. Амархан гэж санагдаж байна. Гэсэн чиний наад шат чинь ямар ч нөгөө докторгүй тий. Докторгүй айгүй тийм чамайг тийм тууштайгаа дээш авч явах шат мөн үү биш үү гэдэг нь харагдаж байна тий. Энэ бол одоо ингээд нэг басдаг тий. Хүнийг нэг басдаг шүү дээ. Айгүй ингээд өөр айгүй юм тий. Нөгөө хүн хоёр толгой өмссөн ингээд харан чи чадах юм уу? Хүний одоо юу төрөвчийг онгойлгоод үзсэн юм шиг авч чадах юм уу чи баг те жоохон хоёрд болохгүй авах юм бол тэр хүнийг бити ор те гэх жишээтэй тийм сэтгэлгээ маш их байдаг ш. тэгэхэд энэ тал нь бол надад энэ ийм л болохыг яаж хийж байгаа ямар нэгэн аргаар л би яг ийм хүн болох юмсан би ийм л амьдрах юмсан буруу хамаахгүй. Миний нуруунд дээр хичнээн ч харагдахгүй хүчтэй өөрөөсөө хамаа алга тий би хамаагүй авъя тий бүр тэгээд нөгөө ингээ аня гэсэн байгаа. Энэ аня гэдэг нь юу чадахгүй чи айгүй ингээд атаач юм. тий Одоо аня гэдэг чинь ингээд хоорондоо хоёр бүхэн гिचдүүс тий ингээд хайртай хүмүүсүүд хоорондоо бинийг аваад юм уу тийм айгүй ингээд татны нандин одоо нэг аваалал ахгүй. Тэгэхэд намайг огч танихгүй ээжиж одоо намайг найх гадаа юм уу тий надтай миний одоо надад юм хийж байгаадаа айгүй одоо дотн царай гаргаж байгаад намайг хуурах гадаа яах гэдэг юм гэхгүй. Аня дандаа тэгдэг тий. Яагаад тийм ухаан пилдэ болсон. Тийм ухаан долгоноор юм уу бэлтуучлаа тий шалхуу танихгүй ээжиж огт танихгүй яагаад намайг аняагаа болгочих. Тэр хооронд ямар ч нандин холбоо байхгүй. Ангуудаа нүрээ өгч аня тэгчихүү гэл ингээд хүн хагалах гадаа юм уу яагаад байгаа юм тийм бас сэтгэлгээ байхгүй. Тэрийг ингээд бас давхар шүүмжилж байгаа гэх юм уу да тий. Ерөөсөө л бас энэ минийг ингээд хараастай тий. Миний ярьж байгаа үг үнэхээр би одоо зөв хэрэглээд байгаа юм уу буруу хэрэглээд байгаа юм уу тий. юу чадахгүй чи том дарган цөөхөл байрна. Энэ Бас л яг тийм буруу би таарч ирсэн тий. алан шуудид минь гинэ гуц гээд Нөгөө үг чинь яа тэгээд алан шүү гэж ингэдэг үстэй. Тийм баггүй. Тэнгүүд тэр ерөөсөө тэрхүү өгшөн настаа тэр ахмад нэг ч хүндлэхгүй ингээд хуц гэж хэлдэг штеп. Тийм тэр ярианы нэг тийм нэг тий айгу муухай мөртлөө хэвийн үдэгдэл хэлэхгүй байгаа ч тий тэрийг ингээд нөгөө хоорондоо юу ярьж байгаагаа мэдгүй. Энэ П гэдэг үг бол баг Монгол бүх хүний баг амнаас гарч шүү. Айгу өндөр тийм боловсралтай тийм эрдэмтэн хүн эхнэрээ ингээд яг энэ үгээр загнаж байгааг бас би сонсч ирсэн байхгүй. Тэр өрн л их уурн өрөл энэ үгийг багтаа хүн хэлчихэд одоо цэцэрлэгийн хүмүүс хэлж штеп. Тэгэхээр тэрийг хинээс сурах үеж аваас сурсан баг шүү дээ. Одоо энэ хандлага өөрчлөгдөл тий. Тийм энэ хандлагыг л би өөрчлөхийн тулд тий хүмүүсүүдийг ингэж л харуулахгүй бол хэлж байгаагаа бас анзаарахгүй агуулганд хэлж ил гэж гэдэг юм уу тий анзаардгүй тэгэхээр контемпорари урлагийн хамгийн гол даваа тал ингэж хамаарч нөө усны ихэн булгангартай бол аддаг нь гэл нөө тийдэн штэ. Яг яаж ч харин тий зүгээр л эндээс энэ хоёр нэг өндөг анхдагч уу дахин анхдагч уу гэдэг шиг л энэ хоёр л алан
Гэтэ яг энэ үгний утга нь одоо хүртэл би ойлгодог шүү дээ. Амар сонио. Зэзэндээ сонсч байсан юм. Угаасаа хүн болгон л хэлдэг яг нэг тийм жирийн үзэгдэл болсон. Тэгээ угаасаа хэлэхэд нь хүртэл эмзэглэхээ байлцсан. Өөдөөс нь мөр улам ингээд юу гэдэг юм бэ? Яах гэдэг. Гэт тиймэр санагддаг. Юу гэж одоо энэ жил л живэх гэсэн байгаа. Ааха. Хэлж байгаа ч таагүй хэлж байгаа. Чи чинь живцэн байна гэсэн. Чинь нэг цахилгаан дараа идэхээр ингээд нэг живцдэг шүү дээ тий. Яг тэр шиг энэ таахан дээлтэй гараа зүрхэн дээрээ тавьсан байгаа монголчууд маань оюун санааныг жирцсэн байгаа. Тий. Жирцсэн байгаа учраас өнөөдөр бид нэр ийм байгаль орчноо өөрийнхөө амьдарч байгаа амьдралаа ийм хог навчтай татгаж байна. Тэгэхээр яагаад бид нөгөө сайхан ариун дагшин онгон байгаль те эх орноо яагаад ингэж хогоо шээс бас бүх юм ингэж шидээд байгаа юм бэ эх орнолоо. Тэгсэн нэ яагаад дулаан ногоон дээр өмсчөөд ингэж дуулаад байгаа юм бэ гэхээр бидний үг үйлдэлүүд ингэж зөрөөд байгаа юм тий. Нөгөө нь үйлдэл өгнөөс л өгчтэй гэж ярьдаг. Тийм учраас би асууж байгаа байхгүй юу? Таны хувьд эх орн гэж юу юм бэ тий? таны хувьд их орон гэж юу вэ? Миний хувьд эх орн гэдэг бол мэдээж нөгөө бурхан гэдэг шиг л миний өсөж төрсөн би энэчнээс энерги авсан энд миний эцэг одоо миний те өвгдөөс байсан миний үр хөвгт байж юм ингээд энэ чинь миний хувьд хамгийн чухал одоо мест гэдэг юм уу спейс те орон зай эзтэй те тэгэхэд яагаад энэ л үгүй ингээд хог хаяад байгаа юм бэ дараа нь эннийхээ энэ муухай нөгөө одоо агаарын бохолд хэдэн мянган жил ярьж штэ тэгсэн байж бид яагаад энэ хог хаяхгүй юу гэдэг ухамсар суугаад баг мянган агаарын бохолд яриад бид яах юм тийм биз дээ. Тэгээд энэ бас насан турсан хүний үйлдэл мөн үү? Тийм байхгүй. Яг ер нь бол яг насан турсан хүн нөө жоохон хүүхдэл яг нөө эзэн чихрийнхаа цаа ингээ бусдаар хогоо цэвэрлүүлдэг. Ингээ өөр яг бусад хүмүүсээр хариуцлага нь өөрөлдөг. Угаасаа би хуулиндаа хүртэл тийм байдгээс 18-аас дээш бол юу яахгүй гэ. Тэгэхээр яг ерөөсөө насан турсан улсуудын хийж байгаа ажил Насан турсан хүмүүс хүртэл ингээл өөрсдийнхөө тарьсан хэр бүртгийг цэвэрлж чадахгүй байна. Гэтэ энэ надад нэг би яг ингээ орж ирээ ингээ харсан байхгүй чингэлтэй ингээд баян зүрх уул гэд ингээ дөрвөн уул ингээ яцсан. Тэгээ надад яг ингээ орж ирээ бодогдчихсан байхгүй. Энэ тэгвэл Улаанбаатар юм байна да гэсэн бол. Яг ерөөсөө хараа би дөрвөн уул 8 загсаа бузарлсан байна гэдгийг харлаа. Энэ хогийг чинь бүгдийн дөрвөн уулнаас төвсөн. Миний нохооноо надтай хамт яваад төлөлцөж байгаа. Тийм тэгээ эдгээр чинь үндсэндээ манай дөрвөн ууланд байсан хог навшил одоо өнөөдөр урлагийн бүтээл болоод энд ингээд тавигдсан байна тийм. Тэгэхээр хүмүүсүүд өөрсдөө орж ирээд энээс хараад чачирдж байна. Ууланд байгаа хогыг бол анзаардаг юм байна шүү дээ. Идээл шидэл хаяад. Яг ороод ирсэн яг өөрөөр нь хайжсэн хогнуудыг буцаагаад энд нь авчирч байгаа. Стан болж байгаа байхгүй тийм. Тэгээд чачирдах хэрэгтэй байхгүй. Чачирдчихэд олон удаа хийснээс нэг удаа харуул гэх тийм. тийм шүү. Тийм. Тэгээд ч одоо би яг уран бүтээлч хүнийхээ үүргийн дагуу зөвлөг хийсэн юм надад. Та энэ бүтээлээ гаргахдаа одоо эдгээр хогноод хэдийн хугацаанд цуглуулсан бэ? Янз бүрийн айл юунаас л намар надлингийн баг намраас ахуулаад ингээд цуглуулаад хатглаад гэсэн байхгүй нөгөө модгүй зүйлүүдийг одоо жишээ нь ингээд энэ архины шилүүдийг хэд ч юм бэ сая баг газрын чулуунаас төвж авчирч байгаа тийм. Тэгээд ингээд байгаль орчноо бузарлаад ингэх юм бол ерөөсөө өөрийгөө л одоо харж ийн гэсэн санаа эзтэй өөрийнхөө өмнөдгийг харж ийн гэсэн санаа эзтэй тийм. Тэгэхээр энэ бүхнийг одоо энэ 21-р зуунд гарчаад байхад ойлгох байна гэхэд бид нэр бүгдээрээ одоо 100 жилийн өмнөдөг адилхан. Энэ бол надад Юугаа санагдаад байна? өнгөрсөн мартын амнаар чинь бид нар бүх харин болсон шүү дээ тийм. Яг тэр үед энэ санаа надад орж ирсэн. Яг өмнө нь бол бас ингээд бэлгийн дарамтын тухай сонсоод одоо тэр жоохон октоодыг хүчирхийлдэг тухай эмзэглэж байгаа л да. Эмзэглэж хэлсэн. Гэхдээ яг энэ Мартин 8-наар яагаад орж ирсэн бэ гэвэл Мартин 8 гэхэд бид нар нөгөө
бүгдээрээ баярлж цэнгээл бамбрууш цэцэг аваад те ус мүсээ лактал те өдрөөрөө нэг удаа хоол хийлгэсэндээ ханаал баярлал ийм биш ахгүй. Энэ Мартин 8 гэдэг чинь өөрөө эмэгтэй хүн өөрийнхөө их үүргийн тухай ярилцах өдөр байхгүй. Тэр анх энэ Мартин 8 гэдэг чинь одоо гаргаж ирсэн тэр Клара Цискина гэдэг тэр эмэгтэй ямар их цаас нулимас хүч тэг ямар их юм туулж иж эмэгтэй хүний хичүүлээний төлөө дуурч ирсэн тэг. Тэгэхээр энэ өдрийг бид нэр хаасан шоуддаг өдөр биш ахгүй. Энэ өдөр эмэгтэйчүүдтэй эрхээ хамгаалах гэдэг чинь ерөөсөө өөрсдөө байгаа проблемуудаа тий одоо нийгэмд тий эмэгтэй хүнийг яаж одоо нийгмийн амьдралд оролцоолж юм тий бид нар чинь эмэгтэйчүүд ч одоо оролцоо айгүй бага зөндөө шүү дээ. Тэгсээр нэ бүх үүрдэг одоо үр хүчний их эмэгтэй хүн үүрж дээ тий ингээ өөрсдийнхөө тухай ярилцдаг өдөр байхгүй. Тийм учраас энэ Мартин 8-ны өдөр тэгээд яг тэр үед бас манай Монгол 2-3 юм фактууд гарч ирсэн. Тэр фактуудыг сонсоод яг тэрийг сонсон өдөр нь Мартин 8 байсан байхгүй. Тэгэнгүүт яагаад ер нь дандаа ингэж идэж уухахаа нэг намж тавьчихсан тийм. Тэгээд тэрнээс үүдээд юм гарсан байна. Одоо энэ усны хайчвал эмэгтэй хүнийг төлөөлж байгаа. Эмэгтэй хүний усны хайч тийм. Энэ усны хайчиг одоо энэ юу болов тийм. Дэлхийн хүчирхийллийг ингээд засах хэрэгтэй байна. Энд чинь ганц манай монголч биш бүх дэлхийн нийтийн асуудал гарсан байна тийм. Энэ бол бараг Монгол анхны феминист бүтээл гэж хэлж болно шүү. Уг нь бол ганцхан Мартин 8-аараа баярлах шиг эмэгтэй хүнд өдөр болгон Мартин 8 шиг байх хэрэгтэй гэж бас хүмүүс тийм байна. Тэгтэл тэр бол бодлоо. Наад чинь хий хоосон арман чиглэл байна. Хизээч өдөр болгон Мартин 8 шиг байлгадаг тийм эмэгтэй хүн хаана гараад ир байх ч. Тийм тэгдэг эмэгтэй хүний тийм болцооч байхгүй. Тэгэхээр зүгээр л дугаа тэр 8-ныхаа өдөр өөрсдөө тохиолдсон бүх одоо хар муу далангуу ярилцах өдөр түүнээс арх уугаад өсөө лактат тий вайн шимээ сууж авах гэсэн. Нүгрөөрөө хаа гэсэн баяр. Ганц өдөр нэг хаан байгаа тэрэг байхгүй. Ганц өдрийн хаан байгаа бид нар ямар ч ач холбогдол байхгүй шүү дээ тийм үү. Одоо угаасаа сүүлийн үед хүртэл амар Мартин 8-ны талаар бичлэгүүд гараад ирсэн, амар сонин бичлэгүүд гараад ирсэн. Юу лээ нөгөө нэг зүгээр эмхтэй хүмүүс зүгээр Мартин 8-аар даваа ирэхээ эдэлж зүгээр эрэгтэй хүмүүсийн эрхийг нь ингээ хааж боодог юм шиг болцсон. Тэр мэр хүртэл эмэгтэйчүүдийг хааж бохтооч биш. Харин тийм өнөөдөр эмэгтэй хүний л одоо байгаа байд жинхэнэ дүр төрхийг л ярилцдаг өдөр байхгүй. эмэгтэй хүний яг тэгвэл жинхэнэ төр төрх нь таны хувьд юу вэ? Энийг ганцхан үгээр яаж шигүүл гинэ гэдэг үг биш шүү дээ. Эмэгтэй хүн гэж заавал бас тусдаа ч амтан биш. Тэгэхээр энэ бол зүгээр өглөөний хэдхэн минутын дотор бид гурван ярьдаг асуудал биш үү. За энэ бүтээл бол намайг төрүүлэх аппликейшн гэдэг нэртэй. Тийм бүтээл байгаа. Энэ бүтээлийн одоо гол санаа бол Монгол ирээдүйн Монгол иргэн бол маш өндөр оюун санаатай эрүүл чирэг тийм одоо иргэн тийм Монгол хүн байгаасаа гэдэг үүднээс нь орж ирсэн санаа байхгүй. Тэгэхээр бол бид нар өнөөдөр учирдаггүй хаа хамаагүй хөвд гаргаж шүү дээ. Төлөвлөгөөгүй гаргаж байна. Өөрөө эрүүл бус ээж гаргаж байна. Тэ эцэг их хоёр хоорондын хайр сэтгэл баталгаагүй байж гаргаж байна. Яг уу ээж нэр зүгээрээ би өөрөө хүүхдээ өсгөх чадна гэдэг байхгүй. Тэр эмэгтэй өсгөх чадна мэдээж чадна. Аавч өсгөж магадгүй аав ч гэсэн өсгсөн хүмүүс үндэ. Гэхдээ энэ хүүхдэд юу хэрэгтэй вэ? Илэг бүтэн байдал гэж тэр нэг бүтэн юм хэрэгтэй. Бүтэн амьдрал хэрэгтэй байхгүй. Тэгэхэд ээж нь өсгөх энэ чинь тал одоо өсөж штэ тийм байгаа тийм үү? Тал сэтгэхгүй нийгэмд ямар байх вэ те? Ямар их хэмжээний зовлон шаналл хураасан те? Тэгэхээр чинь оюун сэтгэлгээний бас өвчтэй л хөвгөд төрж юм гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ харцуулсанд байгаа энэ асуудлуудыг аав ээж хоёр өөрсдөө ингээд
100% бүглэх чадвартай байж ч хүүхд гаргаал гэсэн санаа ахгүй юу? Тийм. Тэгээд энэ хүүхдийг гаргаж авчаад та хоёр энэ хүүхдээ одоо зөв хүмүүжүүлж чадах тийм хүмүүжил та хоёрд өөрсөнд ч юм байна уу? Тийм хүмүүжил байна та нарт. Та хоёр цаа ирүүл үү? Та хоёрын хайр сэтгэлгээ баталгаатай юу? Та хоёр хүүхдээ өсгөх орон зай байна уу? Та хоёр хүүхдийнхээ бүх материалын байдлыг хангах мөнгө байна уу? Ингээд зөндөө асуудал байгаа зү тийм. Хэрвээ хүүхэд ирэхээс өмнө тэр хүүхдийн одоо сүнс гэдэг юм уу юу дээ асуул эдрийг асууж шүү. Та хоёрын ийм бол би гарна, ийм биш бол би гарахгүй гэж тийм байгаа зү тийм. Та хоёр бие биедээ хайртай юу? Та хоёр намайг бусдад өчлүүлэх үү? Та хоёр намайг амьдруулах гэр байгаа юу? Та хоёр эрүүл мэндийн байдал сайн уу? Та хоёр намайг өсгөх мөнгө байгаа юу? Та хоёр намайг өөр хүнээр харуулах уу? Та хоёр намайг хаях уу? Яа. Та хоёр надаас залхах уу гэнэ бүр. Тийм залхахдаг тохиолдол шүү. Би харин гахацхгүй би яг тэгээд сууцсахгүй юу? Хайр байгаагүй эсвэл төр зөөрийн үргэлж төр зөөрийн шохоргол дундаас гаргацсангуудаа чи аваач гэж би аваач гэж хоорондоо хүүхдээ шидэлцдэг зөндөө амьдрал дээр байгаа. Энэ бүр амар өнөө байна. Та хоёр намайг хөлөө хучуулах зорилгоор төрүүлэх үү? Яг ингэж тэгдэгтэй. Бүр тэгэхээр ингээ ашиглаж байгаа үстэй. Би ингээд хөрхөн хүүхдээ гаргах гэхгүйгээр. Тэгээд хөгшөрсөн хань хөлөө хучуулах нэг хүүхдтэй олно гэж чинь ашиг сонирхлын үүднээс тэр хүүхдээ гаргаж штэ тийм байна. тэгээд аав ээж нар яг хүүхдийнхаа амьдралыг ингээд өөрсдийнхөө амьдрал болгоод яг ингээд хорхож гад байдаг. Шахаад байдаг. Эсвэл миний мэрэгчлийг чи яг өвлөх гэж шахан толгодог. Ингээд хүүхдээ бас хүчээр хэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ бүхний шийдэж ижил намайг гаргаарай гэж дуурж штэ энэ нэг жаах амтай. тий. Тэр энэ чи айгу хариуцлагатай эцэг эх болохын хариуцлагын тухай айгу том хүндсэн. Тэгээд цаашлах нь бол Монгол иргэн бол өндөр дээд одоо аян санаатай эрүүл чирэгтэй материалын байдлаа хангагдсан ингээд одоо төрхстэй. Материалын байдал хангахтаг бол дандаа гуйлагч ядуу сэтгэлгээгээр амьдрын штэ. Ядуу сэтгэлгээтэй хүн бол ямар ах вэ? Ойлгомжтой тий. Доктор комплекс гэж ярьдаг шиг. Зя дараагийн. би өнөөдөр танаас нэг асуултыг амар бүр хичээнгүйлэн асуух гэж ганц л асуултыг би үнэхээр чин сэтгэлээс асуух гэсэн. Яагаад гэхээр яг энэ асуултанд амар эргэлдсэн. Тэгээ яг энэ асуултанд төөрсөн хүүхдүүд айгу зөндөө байдаг залуу уран бүтээлчд. Тэгээд энэ тэгсэн чи яг энэ хилүүлтгүүгээр байж исэн ороод ирсэн. Би бүр гайхсан шүү дээ. Хүй. Тэгээд яг энэ шиг жинхэнэ уран бүтээлч гэж яг хэнийг хэлт юм бэ? Яг хизээ би өөрийгөө сайн уран бүтээлч болсон гэж мэдрэх ёстой юм бэ? Гэдгийг би бүр үнэхээр гайхсан. Тэгээд яг уран бүтээлч болох ёстой хүн гэж тустай байт юм болоо. Эсвэл би ингээд хичээгээд бүр ингээд бүх юмаа шавхаад бүгдийг бүр ингээд золиослоод ингээд зүтгүүл би жинхэнэ уран бүтээлч болж чадах уу? Чадахгүй. Би л чадахгүй гэж хэлнэ. Уран бүтээлийг нөгөө хин хөдөлмөр гэж ярьдаг те. Хөдөлмөр гэдэг боловч жинхэнэ уран бүтээлч хүн төрмөл байдаг. Жинхэнэ уран бүтээлч бүх амьдралыг харж байгаа бүх юм олон талаас нь 3D 4D-гээр харж чаддаг. Жинхэнэ уран бүтээлч гэдэг хүн өөрөө айгу харизмтай байдаг. Жинхэнэ уран бүтээлч хүн бол өөрөө бүх амьдралаараа уран бүтээлээ чаддаг. Түүнээс зүгээр одоо жирийн яг хүмүүс шиг байгаа л би мундаг сайхан уран бүтээлийгээл ингээд гэх юм бол тэр бол атлаа. Тэгээд жинхэнэ уран бүтээлч гэдэг бол цаанаасаа буцалж яадаг, оргилж яадаг, хинээс ч хулгай яддаг, хэнийг ч дуурайдаггүй, өөртөө ихтэй байдаг. Өөрийнхөө тэр концепцээр өөрийнхөө үзэл бодлоор бусдыг одоо урайлан дуудаж чаддаг, бусдад нөлөөлж чаддаг тийм хүн байдаг. Үргэлж өөрийгөө хөгжүүлэх ёстой жинхэнэ уран бүтээлч. Өөрийгөө байнга хөгжүүлэх ёстой. Тэр уран бүтээлч хүний өндөр дээд ёс суртахуун, өндөр дээд тэр уран бүтээлч хүний этик гэдэг бол маш нарийн этик байдаг. Тэгвэл бидэртэй адилхан тийм этик биш. Шал өөр этик байдаг. Тэрийг цаанаасаа сураагүй мөртлөө өөрөө мэдэрдэг. Тийм байл тэр жинхэнэ уран бүтээлч.
Түүнээс чи хит их мэрийснээрээ Хичнээн няцаагаад ч гэсэн тэр мэдрэмжэнд байгаад ямар нэг юм хийх гээд байдаг бол тэр бол тэр чихэн мэдрэмжийг өөрөө мэддэг. Хийх гэж байгаа юмаа мэддэг. Тийм байдаг. Түүнээс биш би юу хийх вэ? Яах вэ? Надаа нэг сайн багш алдаасаа тий. Тийм биш. Мэдээж би багшиг үгүйсэхгүй. Гэхдээ уран бүтээлч хүн бол өөрөө өөрийгөө бүтээдэг тийм чадвартай байх хэрэгтэй. Мэдээж багшаас сурна. Гэхдээ би багшигаа дуурайх хэрэггүй. Одоо саран цэцэрлэгийн шат байлаа гэд саран цэцэрлэг байх алавгүй. Саран цэцэрлэг байж болохгүй угаасаа. Тэгэхээр саран цэцэрлэгийг дуурайж байгаа шат бол тийм артист биш. Зүгээр л тийм копи. зүгээр л өөрөө өөрийнхөө замаар л явах хэрэгтэй. Өөрийгөө бүтээдэг. Гэхдээ өөрөө өөрийнхөө оюун санаанаас өөрийгөө бүтээн. Гэхдээ мэдээж инспирэшн авах тийм сайхан одоо өөртөө таалагдсан өөрийнхөө үзэл бодолтой нийлсэн тийм уран бүтээлчтэй юм бол тэдрээс тэгж нөгөө таашаалаа. Тэрс тэрийг дуурай авах ш. Тэгээд нөгөө нэг за бид нэг юм ойлгочлоо. Ингээд таны ингээ уран бүтээлийг угаасаа ингээ зөндөө бол ингээ нөгөө хуулбарлал зурдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл ингээ зарим ингээ уран бүтээлч нар чинь ингээл юу ягаал заргалдаал ингээ та ерөөс ингээл хайсагс би ингээ гахацсан нэрээ тийм биш. Яг таны ингээ тэр яг тэрийг ингээ яг 100% ингэж яаж чадахгүй. Угаасаа чадмархгүй гэх. Харин тийм байна. Адилхан жимшиг мөртлөө тэр энергийг бүрдүүлж чаддаг байхгүй. Зүгээр дүрс хэлбэрийг бүрдүүлж болж байна. Тэр миний энергийг тэн дээр гаргаж чадахгүй учраас тэр ямар түнц юм бэ? Нөгөө нэг амьгуу гэж үгтэй. Тэгэхээр би айх шаардлага байхгүй. Одоо ингээл зургуудыг харахаар угаасаа мэдрэгддэг үстэй. Энийг харахаар нэг мэдрэмж авна. Зарим зургийг харахаар хөөх ямар гоё зураг вэ? За тэгэл болоо. Тийм. Тэгээд орчин үеийн уран бүтээлчид бол бүх талаар мультидисциплинээр ажиллаж чаддаг байна. Би ганцхан зураг биш. Би бүх талаар хийж видео орлог хийж чадна. Одоо контемпорари хийж чадна. Одоо яа гэдэг нь ерөөсөө бүх хөшөө баримлал ажиллаж чадах тийм чадвартай байх хэрэгтэй. Универсал ингээл тийм нэг төрлөөс нөгөө төрөл рүү ямар ч ажирлгүй уусаж, ажирлгүй шилжилт хөдөлгөөн хийж чаддаг. Тийм хүн бол одоо жинхэнэ. Түүнээс нэг одоо ийзэн гэдэг юм уу, нэг арга барилаас нөгөө арга барил руу шилжихдээ айгүй хэцүү төртдөг байхгүй. Тэгсэн мөртлөө ингээд тэгээ төртөд ирэхээр аяндаа хуйлж хэлдэг. Тэгэхээр тийм биш. Цаанаасаа л ерөөсө хаашаа харна бүх юм. Гэхдээ айгүй гоё амгалан тань таашаалтай баяр хөөртэй юмаа хийж чадчихвэл тэр уран бүтээл айгүй гоё болж байгаа шүү. Түүнээс манайхны одоо ойлголт бол айгүй зовсноо яриа л тий. Өстэй энэ бүтээлийг гэл би хичнээн сараар ингээд үлгийн гүтэнд өстэй хөлөө гараа хөлдөөгөө л гэл дандаа тийм процесс байдаг байхгүй. Тэр бол надад би тэр процесс үнэхээр дургүй. Хин чамааг хөл гараа хөлдөөж хитэн цагаар тэгж яв гэж хин ч хэлээгүй шүү. дурнаа л Дурандаа өөрийнхөө сонгосон юмыг баяр хөөртэйгээр хийжиж баяр хөөртэй хөлдөж байгаа байж ягаад тэрийгэ бусдад гайхуулаад байгаа хин ч тэрийг тэгэж гээгүй шүү дээ. чи нэг тэр одоо тоолын гол дээр очиод хүсгэлийн юун дээр очиод чи нэг жоохон хөлдөөдөх дөө тэрийг ч яриад байдаг. Зовлон тэр чин зовлон биш ахгүй. Аз жаргалтай зовлон байхгүй. Тэр чин надад аз жаргал өгсөн юм байхгүй. Тэгэхээр тэрийг би аз жаргал гэж хүлээж аван түүнээс нэг даарсан урсан. Тэр миний уран бүтээлийн дээр хэвдүүч биш үсттэй. Чи хүлээж авах хэрэгтэй байхгүй. Дээр нь заавал нэг хүрлээр цутгасан одоо тэ нэг юм хүч шаардсан одоо завсан юмыг л айгүй мундаг бүтээл гэж үздэг. Энэ бол хоцрогдсон. Тийм биш. Баяр хөөрөөр яавал хамгийн гоё албар хялбар тэг гоё зовлонгүйгээр ингээл харсан ч гэсэн чамд ямар ч нөгөө юм ач холбогдлохгүй ингээл хараал баярлдаг. Тэр бол урлаг өөрөө тийм баяр хөөр тийм байна. Мэдрэмж дурлаж хийх хэрэгтэй. Тэрэлж ихэн бүтээл. Түүнээс завсан зүдэрсэн гэж та хитэн амьс илээгээд энийг хийхийн хооронд юу бага юм ярьдаг. Тэр бол өөрийгөө мундаг бүтээлч гэж ойлгуулах гэдэг бололтой. Миний хувьд бол би тийм бүтээлэг бол бүр зовлон хүнд үзүүлэхгүй. Сэтгэлийн зовлон бол хүнд хараал болно шүү дээ. Өөрөө л болохгүй шүү дээ. Тэгэхээр би ингээд олон түмэнд үйлчилж байгаа бас урлагийн үйлчлэгч юм байхгүй. Тийм болохоор олон түмэнд
яавал би айгүй гоё өрчим хүч дамжуулах байл гэдгийг. Одоо хэдийгээр би хог нас шиж байгаа ч гэсэн би энэ чинь сайн сайхан ирээдүйн төлөө те хүмүүсийг оюун санааны гоё өндөр хөгжилт хүрээсэй гэсэн тийм гоё ирмэлцэл гоё одоо юугаар хийж байгаа шүү дээ. Өөдрөг бодлоор хийж байгаа. Өнөөдөр таны яриаг сонсоод бит хоёрын ингээд бодол хүртэл ингээд баг зэрэг өөрчлөгдөөд илүү ингээд ойлгож эхэллээ. Таны яриад бит хоёрт баярлалаа гэж хэлчихсэн. Бас Баярлалаа. Тэгээд өчигдөр урьдчилан нэгдээд энэ хоёр хамгийн дотор 300 үтсэж байгаа байхгүй. Тэгээд би бас тэрний ихэвчлэн дандаа залуучууд байгаа. Тэгээд за миний бодлоор бол аврах хамтаар одоо бидний дандаа л гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр манай залуучууд бол ер нь одоо энэ нийгмийн чинь одоо цаашаа шал өөр шинжлэх чадах итгэл найдварын хамтаад бол та нар байхгүй. Тэгэхээр одоо та нарт баярлалаа. Маш олон залуучууд ирж үзэж байна. Тэрэнд нь би бүр залуу хүмүүс байгаад илүү бүр ингэж баяртай. Танд бас залуучуудыг аврах гэж оролдож байгаад маш их баярлалаа. Хичээлээ. Тэгээд бас миний яг би ингээд төсгөлтөө зүгээр ингээд яг зочтой өрөөд үг ингээд боддог байхгүй юу? Яг тэр хүнийг хараад надад ийм үг бодогддог гэх. Зүгээр одоо би зүгээр үзэгчнүүд рүүгээ харж байгаа л ингэж хэлмээр байна. Та хэрвээ уран бүтээлч биш байсан хамаахгүй зүгээр л жаргалтайгаар зовж амьдраараа л хичэлмээр байна. Тийм л байна. Тэгээд ажлын өглөө байлаа. Тэгээд л Энэ өглөөнийхөө холбоотой олцсон баярлалаа. Таны Яг миний уран бүтээл гарч ирсэн бас баярлалаа. Энэ өдөрт баярлалаа. Ер нь баярлахгүй юм алга. бүгдэнд нь л баярлж байна. Баярлмаагүй юм юу ч алга. Бүх юмд л баярлж байна. Танд баярлалаа. За баярлалаа. за баярлалаа. За тэр хэд бол ажлын өглөө байлаа. Маргаашийн дугаараараа иргэд уулзцгаая. Баяр таа.